За цусан даралт өндөрдөн гэдэг бол нэг удаан чанартай өвч юм аа. Ер нь бол энэ бол тийм аажим хүүхэд бага наснаас эхлээд одоо өвжилж байдаг л дээ. За одоо Бээжингийн хийсэн юугаар үзэхэд бол одоо цусан даралт өндөрдөх 8 наснаас одоо 18 насны хүүхдүүдийн 8% цусан даралт нь өндөрдсөн, цуснаа шихэр өндөрдсөн, цуснаа өөхлөг өндөрдсөн, цусан судас нь эхлээд атуурсан ийм байдлууд гарсан байдаг байхгүй юу. Тэгээд бодоод үзэхдээ энэ цусан судасны атуурл гэдэг бол ер нь их эртээс эхэлд юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд хөгжөөд маш олон жилийн дараа сая зүрхнээ өвчин болдог. Зүрхнээ титам судасын атуурл гэдэг бол 160-70 натуурсан үед сая хүний биеинд одоо мэдрэгдэж эхэлдэг. Жишээлбэл та одоо хурдан явах юм уу, асрын шатаар гарах юм уу, одоо сэтгэлийн үйл хөдөлгөөнд орох энэ үед одоо таны зүрхнээ чинь өмнө хэсгэд өвдөх юм уу, бачимдах юм уу, сандрах юм уу, зүрх чинь базгалж өвдөх юм уу. Иймэрхүү илэрл гардаг. Тийм болохоор зүрхний цусан судас чинь молоостай 70%-аас дээш гарсан үед ийм байдал илэрж байгаа. Энээс өмнө ямар ч биеийн чинь байдал илэрхгүй. Тийм энэ бол цаагаараа өвчин чинь харин байхгүй биш, өвчин чинь хөгжиж гэнэ л гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор бид нар цусан даралтыг одоо бас сайхан хэвийн байдалд байх ойлгох хэрэгтэй. Хамгийн тохиромжтой, хамгийн сайн цусан даралтаа гэдэг бол агших даралт нь бол 120-оос бага. Одоо тэлэгдэх даралт нь бол 80-аас бага байх. Энэ бол одоо хамгийн одоо тохиромжтой цусан даралт. Хэрвээ цусан даралт чинь одоо 140-оос дээш, дор даралт нь 90-ээс дээш байх юм бол цусан даралт өндөр өвчнөд л хараалагдана. Хэрвээ цусан даралт өндөр өвчнийг сэргээхгүй болвол өндөрдөх өвчин олоод хамаарахгүй, хайхрахгүй бол 19 жилийн дотор л одоо зүрх бөөрийг эвдлээ тэгэл амь насыг эцэслүүлдэг. Ийм болохоор энэ талд одоо онцгойлон анхаарах хэрэгтэй. Энэ цусан даралт өндөрднө гэдэг бол олон зүйлийн юутай холбогдолтой л дээ. Өвчнөд холбогдолтой байдаг. За тэгвэл одоо олон зүйлийн шалтгаануудтай холбогдолтой. Нэгдүгээрт нь удамтай холбогдолтой. Яард сандрах, бачимдах, сэтгэл зүйтэй холбогдолтой. Таны идэж уух хоолтой холбогдолтой. За тухайлаад аваад хэлэх юм бол хоол зогсгүй хооллох, давус их хэрэглэх, дос их хэрэглэх, тамхи татах, арх уух, хөдөлгөөн дургүй байх. Гэх зэрэг олон шалтгаанаас болоод одоо энэ өвчнгүүд үүсэж болдог. Одоо иймээс бол би бол энэ талд бол одоо энэ дээр нарийн их ярьж чадахгүй. Тэгээд миний номноос бас юм уу өөр зүйлээс одоо суралцаж болно гэж бодож байна. Би энд нэг жишээ хэлье гэж бодож байна л да. Нэг газрын одоо энэ цусан даралт өвчнөдтэй хүмүүсүүд олон байт юм байл дээ. Тэгээ тэрэд нар эхэндээ бол мэддэггүй байсан байгаа. Энэ хүмүүсүүд нь бол тариачин ус гэж байгаа. Ингээд тариан дараа ажил хийж байгаа гимт одоо хүмүүсүүд нь ингээд манараад унчихд юм уу одоо хагас дутуу болдог штэ. Саа өвчин үсэл ингээд ингээд энтхийн хүмүүсүүд одоо айгаа зочроод одоо эн чинь одоо чөтгөр шүглээж гэх юм уу одоо одон зүйлийн арга хийгээд бас болсонгүй л дээ. Тэгээд улсад мэдүүлээд улсаас очиод үзсэн чинь энтхийн хүмүүсүүд бол их онцгой тэр хоол хийхдээ тэр гахааны досыг ингээд одоо шарлуулад одоо энэ ваар цавнд хийж байгаа тэргээрээ ногоо уурдаг. Дээрээсээ амар шорог иддэг. Ийм хоёр нөхцлөөс болоод л одоо эднэр бол одоо цусан даралт нь 180 хүн цусан даралт нь өндөр байна гэж байгаа байхгүй. Тийм болохоор л тэдэнд нар бол амархнаа цусан даралт өндөрдөл зүрхэнд цусан судсан натурал зүрх тархинаа өвчин олоод тэгэл манарж унаал юм хагасцаа болоод тэгэл үгүй болчт юм байна л дээ. Ийм болохоор одоо энтхийн энэ хүмүүсүүдийн бол гол асуудал нь ийм учиртай байгаа. Тэгээд энийг шийдвэрсэн байна. За энэний тухайд одоо бас яг энэ ойр орчмын иймэрхүү юмтай холбогдолтой нэг хэдэн жишээ хэлчихье гэж бодож байна. Жишээлбэл одоо нэг газар одоо ингээд очсон чинь нэг газрын хүмүүсүүд бол маш амархан тэр одоо тийм нэг өвчтэй хүмүүсүүд олон байдаг байхгүй юу? Биеийн намхан одоо ухаангүй одоо энэ бамбай болчихрохны өвчтэй. Тэгэл одоо энэ юутай холбогдолтой тухайн газрынх нь уул усанд нь бол яотны хэмжээ маш бага байдаг л байсан байгаа юм чи. За нэг бас нэг газрын хүмүүсүүд бол толгой нэрээд энэ нэг илүү эмгтээчүүд орноос нь босч чаддаг байх ч. Тэгээд ямар учиртай байсан чи төмөр дутагдаал төмөр идэж уусанд төмөр өгөө төмөр дутагдаал тэгэл цусан ингээд цусан багтснаас болсон байдаг. За бас нэг газар бол очсон чи одоо энэ хөлийн бам өвчин ихтэй. Тэгээ ямар учиртай юмгүй энд нар бол цагаан бодаагаар гололдог цагаан бодаага маш сайн угааж иддэг байсан юм байна. Тэгэхээр цагаан бодаан дотор байгаа витамин B1 гэдэг бол хаана байдгийг цагаан бодааны хальсанд юм уу цагаан бодааны өнгөн дээр байдаг. Тэрийн цуг нь угаагаад юм уу одоо гахаа нохоонд өгчдөг. Ингээд одоо өөрснөө шимт хичээлийн алдаад гахаа нохооны илүү сайн эрүүл байгаа байхгүй юу. За ийм асуудлууд байгаа. За бас нэг газар бол одоо энэ
хот авдраар их өвчлөх нь маш бага байдаг. Тэгээд хүмүүсүүд нь хөшрөлт багтаа эрүүл байдаг. Тэгээд гол очир нь ямар байна гэдээ шинжилгээ хийгээд үзсэн чинь тентгийн уул усанд нь бол селен гэдэг сэлвэн гэдэг энэ химийн элемент их өндөр уулгаж ирсэн гэж байгаа юм. Гэх зэрэгээр л одоо олон зүйлийн шалтгаанууд байна шүү дээ. Тийм ээ, энийг одоо зөв анхаарах хэрэгтэй байхаа гэж би бодож байна л дээ. Эрүүл мэндийн тухай үзэл ухамсарыг бий болгох, эрүүл мэндийн тухай суралцах хамгийн чухал гэж би бодож байна л дээ. Одоогоос эхлээл одоо өөрийнхөө тэр зохисгүй хэвшил дадгалыг өөрчлөх хэрэгтэй, өөрийг зөв хөтөлж авч явах хэрэгтэй. Тэгээд одоо энэ цуснаа шихэр өндөрдөх, цуснаа өөх өндөрдөх, цуснаа даралт өндөрдөх, тэгээд энэ олон зүйлийн асуудлуудыг л эртнээс сэргийлэх хэрэгтэй, арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрвээ та өөрөө зөв хэмжээний арга хэмжээ авал эрүүл байдалтай орж болно. Эртний үед нь хэрвээ өвчин чинь нэгэнт гүндэрчгүй тэрийг эргүүлэхэд их хэцүү шттэ. За тэгээд одоо зохистой хэмжээнэ одоо цусан даралтын бууруулах, эмийг хэрэглэх хэрэгтэй, хоолндоо анхаарал тавих хэрэгтэй, этгээтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Давс их чухал. Давсыг заавал бууруулах хэрэгтэй. Давсыг бага идэх хэрэгтэй. За дээрээс нь сэтгэл санаагаа тайван амгалан байлгаж сур. Дээрээс нь одоо энэ тайвшруулан амтруулах эмчилгээгээд байд юм аа. Энийг хийж байхдаа цусан даралт өөрөө буурах юм учиртай. Хэрвээ цусан даралт гэдэг бол одоо гол энэ өвчнийг цаашаа хүндрэхдээ олон зүйлийн чухал эрхтнүүдийг нөлөөлдөг. За зүрхээ нөлөөлнө, бөөрөө нөлөөлнө, тархиа нөлөөлнө. Цусан судас хаана байвал хаана одоо өвчин үүсгэн штэ. Бас нэг их хэцүү юмнууд бол мэдхгүй байж байгаа л цусан даралт өндөр хүн чинь өстэй 140-50 нь бол бөөрийн дутагдалд ордог. Ингээл одоо шихэр шижин өвчин үүсдэг. Ийм өвчнөдөнгүүд их олон байдаг штэ. Одоо залуухан хүмүүс нэм туранхай хүмүүсүүд цусан даралт өндөр бол өөрөө хамаарддаг байхгүй. Өөрөө туранхай юм чинь одоо энэ цусан даралт өндөр над нэг нөлөөлөхгүй гэж бодд юм уу? Ийм байдлаар ингээд үргэлжилж хагаад гэмт нэг болохтол бөөрний ажиллагаагүй болчдөг. Тэгээд одоо бөөр сойдохоос өөрсөө аргагүй болж байгаа байхгүй. Ийм болохдоор одоо цусан даралт өндөр хүн бол заавал бөөрнийхэн шинжилгээ үргэлж байнга хийж явах хэрэгтэй. Тэр цусан дотор байгаа жиган гэдэг нэг зүйлийн бодис байна. Энийг байнга шинжилж бөөрний үйл ажиллагаагийг шинжилнэг үл эмнэлгийн орооны эмчүүд бүр мэдчихсэн шүү дээ. За ингээд юу яах хэрэгтэй. Гүү бол гэмт бөөрний ажиллагаагүй болчихвол яана. Соёлохоос өөрсөө аргагүй болчихно. Энэ чинь том хэцүү асуудал шүү. Энийг бол бөрмөсөн урьдчилан сэргийлж болно. Цусан даралтнаа бууруулах хэмээн хэрэгэлсэн байхад энэ ийм асуудал үүсэхгүй шүү дээ, тийм ээ. Энэ цусан даралтыг бууруулах олон зүйлийн аргууд байл дээ. За энэ дотор бол одоо амаан байр хөлийн хөдлөх энэ их чухал юм байгаа байхгүй юу? Зөв хооллоо гэсэн үг, хөдөлгөөн хийх гэсэн үг. Ингээд хэрвээ та биеийнхээ хүндийн 110-ыг бууруулж чаддсан бол цусан даралт чинь 5-аас 20 одоо ийм хэмжээгээр уруугаан буурж болно. Мөнгөн усан баг нь буурж болно гэсэн үг. За тэгээд одоо давс бол одоо энэ цусан даралтны өвчнөд бол маш их нөлөө өгж байдаг. Ер нь бол одоо ингэж байгаа байхгүй судалгаа хийснээр бол өдөрт 25 г давс иддэг хүмүүсийн цусан даралт бол ер нь бол бүх хүмүүсийнх нь 130-аас 40% нь одоо цусан даралт өндөр байдаг. Хэрвээ 5-аас 15 г давс иддэг газрын хүмүүсүүд бол одоо цусан даралт нь 108-аас 10 ийм орцоо ийм 100 хүн байвал одоо 10 хүн бараг цусан даралт өндөр байдаг. Гэвч давсыг маш бага хэрэглэдэг газар бол цусан даралт бараг өндөр хүн маш ховор гэж байгаа байхгүй юу. Жишээлбэл одоо Умрат төлийн аймс жимөө хүнээ тэр хүмүүсийн дотор бол бараг цусан даралт өндөр хүн маш ховор гэж байгаа байхгүй юу. Ягаад гэвэл тэд нар давсыг маш бага хэрэглэдэг. Иймээс одоо давс гэдэг хэд бол шууд одоо цусан даралтыг өндөр болгохын нэг чухал нэг шалтгаан юм аа. Одоо ер нь дэлхийд дахинд бол нэг өдөрт 6 граммаас илүү давсыг битгий хэрэглэж байна шүү дээ. За тийм болохоор энэ давсны хэмжээгийг харьцангуй бууруулах нь бол маш чухал. Энэ дээр бол одоо яаж хэмжинэг бол одоо ер нь бол өдөрт бол тэр хэмжих тусгай юм тэр юунд супермаркет ийм хэмжүүр байдаг юм. За ийм хэмжүүр байхгүй бол тэр ПВ-ний халиваар нэг хийхэд бол бараг 6 грамм давс ордог. Тийм болохоор тэрвэр нэг давс хийгээл одоо өдрийн давсны хэмжээ шүү дээ. Ингэж хэмжээж хязгаарлах нь одоо зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгээд одоо цусан даралт өндөрдөх бол одоо сэтгэл зүйтэй их холбогдолтой байдаг. Хүн уурлал бачимдахтай цусан даралт нь шууд өөдөө гарч байгаа биз дээ. Тэгээд одон удаа ингээл байх юм бол цусан даралт өндөрдөөл байна гэсэн үг. Миний зүгээс авч хэлэх юм бол энэ цусан даралт ер нь өндөрднө гэдэг чинь бол хязгаарын цусан судас нь ингээд татуулцж яадаг байхгүй. Ингээд өмнөөс их цус ирэхээр ингээд өмнөөс нь хязгаарлаад ингээд татуулзаад байгаа болохоор цусан даралт өндөрддөг. Энэ бол чухал шалтгааны нэг нь.
Тийм болохоор сэтгэл санаагийн тайвшруулан амруулах эмчилгээний ажлыг хийвэл сайн байдیں۔ Ер нь хүнийг тайвшруулан амруулна гэдэг чинь бодвол штэ өөрийнх нь бодлоор нь булчингийн амруулна, булчин эргээд хариулт хэлнэ одоо амарж яах гэдэг. Ингээд хэдэн удаа ирэхдээ зэрэг сэтгэлийн чамран, булчин чамран, цусан судасны агшилдач багасна. Цусан судасны энэ татуулзагч багасна. Ингээд цусан даралт буурах боломжууд байгаа. Ийм болохоор одоо миний тэр тусгай зохиосон энэ бие сэтгэлийг амруулах, тайвшруулан амруулах эмчилгээний хичээл бий. Энийг сонсож сурах хэрэгтэй. Энийг нэг хэсэг удаа сонсоод ирэхээр таны одоо өөрийгөө тэр хөтлөн авч явах чадвар сайн болно. Тэгээд одоо цусан даралт чинь буурах боломжууд байгаад ингээд буурсан хүн ч олон байгаа. Энэ миний хичээл 100-аар цусан даралт буурсан хүн маш олон байдیں۔ Тэр бол одоо таны одоо өөрийгөө зөв хөтөлж авч явах тал байгаа юм аа. За баярлалаа энэ төртлөөрээ.